Сонжин болдог буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Баяндаваа хаадаг зам дээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 47 зорчигчтой орон нутгийн автобус осолдож 6 хүн газар дээрээ амнасаа алдлаа. Оршигдсон тээврийн хэрэгсэл нь орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг Дайчин сүх хязгаарлагдмал хариуцлагатай компанийн атус байжээ. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар мэргэжлийн байгууллагуудтай хамтран Улаанбаатар уран баримл наадмыг анх удаага зохион байгуулахаар болж нээлтийн өдөрлөг тусгай тогтнолын талбайд боллоо. Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 6 дугаар сарын 19-ноос 21-ний өдрүүдэд боллоо. Энэхүү уулзалтанд дотоодын болон Австрали, бүгд найрамдах Хятад ард улс, холбооны бүгд найрамдах Герман улс, Турк улс, энэтхэг Япон, Оросын улбооны улс, Америк нэгдсэн улс зэрэг 20 орчим улсын хөрөнгө оруулагч болон Монгол цугаа элчин сайдын яамны албаны нийт 400 орчим гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, хувийн хвшлийн төлөөлөл оролцсон байна. Галийн болон нэмэгдсэн үртгийн алтан татвараас чөлөөлөх тухай хуулийг энэ оны 6 дугаар сарын 6-ны өдөр улсын хурл баталсан. Үүнтэй холбогдуулан татвараас чөлөөлөх тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгслийн жагсаалтыг засгийн газрын хуралдаанаар шинжилэн баталлаа. Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулиар тамхи согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөр таавар, бооцоо тоглоом, эд мөнгөний хонжурт суглаа, банк санхүүгийн үйл ажиллагаа даатгалын үйлчлэгээ ашигт малтмал, эрх хайх ашиглах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамаардаг бөгөөд эдгээр салбарт хамаарах тоног төхөөрөмж тус жагсаалтад ороогүй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн шинжилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжиж, засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах зүйтэй гэж засгийн газраас тогтлоо. Монголын бурхан шашинд эмэгтэйчүүдийн анх дугаар чуулга уулзалтыг хот өдөөгийн бурханы шашинд эмэгтэйчүүдийн эв нэгдэл, буддын шашинд чиглэгдсэн судалгааны ажил, шин санааг дэвшүүлэх болон өөр өөрсдийн ажлын туршлагаа хуваалцах зорилготой чуулганыг өчигдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Үндэсний цэцэрлэг түрээлэнд өнгөрсөн бямгаргийн өглөө хамтдаа гүйцэтгэх марафон боллоо. Уг гүйлт нь нийгэм тэгш эрхийг таниулах зорилготой бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй иргэд мөн хүүхэд залуучуудын дунд нэгдэн зохион байгуулагдсан байна. Нийслэлийн дулаан цахилгааны хэрэгцээг хангах 450 мегаваттын хүчин чадал бүхий 5 дугаар цахилгаан станцын концессийн гэрээнд өнгөрсөн баасан гарагт гарын үсэг сурлаа. Гэрээнд эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр, эрчим хүчний сайд Сономтол болон төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон International Power PLC, Sojst Corporation, POSCO Energy, Newcom LLC түншлэн байгуулсан Монгол улсад бүртгэлтэй Fifth Combined Heat and Power Plant хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Rebisi Binot нар гарын үсэг зурж баталгаажууллаа.